одоо айл томсын ерөнхий сайд огцруулъя гэж штэ. Тэгэл явал огцруулал та. Арчсан намын ямар хамаатай. Тэ. Ер нь бол би хувийн зүгээс бол ямар байр суурьтай гэхээр анх оюун эрдэнэ ерөнхий сайдыг томилж явахад эсэргүүцсэн ганц хүн би. Эсэргүүцэд санал өгсөн ганц гишүүн би. Дараа нь Занданшитар ерөнхий сайдыг томилж явахад эсэргүүцсэн 7 хүний нэг нь би. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр илэрхийлж байгаа энэ нэг жилийн хугацаанд илэрхийлсэн өөрийн байсан байр суурийг анханасаа илэрхийлж ирсэн гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол үйлдэл үг хоёроо нэг зөрүүлээгүй явж ирлээ. Цаашдаа ч тэгж явна гэж бодож байгаа. Харин одоо ингээд Занданшитар ерөнхий сайдыг огцруулъя гэд гар үсэг цуглуулад нэг хэдэн тодорхой тоонууд яригадаад байгаа шиг байна. Ямар ч байсан 7 лав биш. Түүнээс их сонсогдож байгаа шиг байна. Өргөн барихад 32 хэрэгтэй. 100 хоногийн өмнө тэд нэр 90%-аар энэ парламент нь Занданшитар ерөнхий сайдыг бодлогын дэмжиж чинь ажил хийлгээд үзье. Ажлуулъя гэд дэмжсэн шүү дээ. Тэр хүмүүс одоо огцруулъя гэж байгаа жинхэнэ шалтгааны таад одоо тэр санал хураалтын дүнг харж байгаад асуух хэрэгтэй. Яг ингээд 100 хоногийн дараа юу гинт болохоо байгаад хөв парламентын гишүүний хувьд ийм сонголт хийж байгаа вэ? Яг асуух хэрэгтэй. Бид нар бол дэмжээгүй. Одоо бид нар гэж хэлж гин одоо би маш тод санаж байгаагаар манай Бямс сүрэн цэнгүүн бид гурав бол дэмжиг томилхыг. Тийм учраас одоо огцруулъя гээд өөрсдийн нам нь ороод ирвэл тэгээл гин. Тэр энэ бол логикуудын арчсан нам ямар айл томилсон ерөнхий сайдаа огцруулъя гэж яхад нь битгий л да танаа ерөнхий сайдыг бид нэр хамгаална гэж энэ ч логик үзэл утгагүй зүйл шүү дээ. Ер нь төсвөөс гадна гаццсан маш олон асуудлууд яг энэ цаг үед маш олон асуудлууд шүү дээ. Одоо ингээд татвартай холбоотой бүрдүүлсэн бид эдийн өргөн барьсан нөөтийн хууль гацсан. Тэгээ өргөн барьсан хууль шүү. Миний өргөн барьсан эрүүг хууль гацсан. Тэ? Дараа нь нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг дөтөөр бууруулах, төвшин нарын гишүүнтэй хамт 50 эдэн гишүүн өргөн барьсан хилцэж байгаа бас гаццсан. Одоо ингээд өргөн барьсан хүнсний тухай хууль, аж ахуйн хуулиуд ингээд өнгөрсөн 7 хоногт өгсөн байсан бол бас хилцэгдэхгүй гаццсан. Энэ гацаагаа бол ардын нам дангаараа хангалттай хурлаа явуулж хийх боломжтой үнэлэхүй олонх ялт байгуулсан нам. Үүрэг хариуцлага үүр. Ажлаа хийлдэ. Тэгээ дээр нь хамтарсан нам өвчлүүд байгаа шүү дээ. Арчсан намаас босдно. Арчсан намыг хөөж гаргаад бусдад хамтраад үргэлжлэл явуулж байгаа. Энэ хүмүүс ажлаа хийх нэгт. Хоёр дахь юм бол энэ хуралд болохгүй байгаа бол энэ хурал даргалагч гэдэг чинь үндсэн үүрэг нь бидний дарга гэдэгтэй биш. Хурлыг зохион байгуулах үүрэгтэй юм байхгүй. Хурлаа зохион байгуул эрцээ бүрдүүл ажлаа хий. Ийм шаардлагыг тавих хэрэгтэй. Бүлгээс бол хоёр шаардлагыг бас гаргацсан байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө яг хэдийгээр одоо ажил урагшлах хэрэгтэй байдаг төсөв бааз зах нь одоо хугацаанд батгах хэрэгтэй. Гэхдээ одоо арчсан намын бүлгээс энэ гаргасан шаардлагаар бас ерхий гацаа үүсээд ин гэдэг зарим байр суурийг одоо илэрхийлдэг гişүүд илэрхийлж байна. Ер нь арчсан намын бүлэг ч гэсэн ажилдаа хариуцлагатай хандаад энэ төсөв хилцэж байгаа цаг үед чуулгандаа одоо орцуулж гэдэг юм уу те энийг асуудлаа шийдээд яваач гэдэг ийм байр суурь. Арчсан намын бүлгээс улс төрийн зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу хоёр л одоо шаардлага байгаа шүү дээ. Нэгдүгээрт одоо их хурлын дарга бол одоо энэ нэр холбогдоод байгаа хэрэгүүдээс шийдэлээ их хурл удирдах боломжгүй байна гэдэг одоо битгий удирдаач гэсэн утгатай ийм шаардлага. Одоо хоёр дэд дарга байгаа. Тэр хоёроо удирдуулаад тэгэл ажиллаад явуулаа л да. Тэ? Тэр ажил гацаад байгаа юм байхгүй шүү дээ. Дэд дарга яах гэж байдгийг их хурлын даргын орыг л залгах гэж байдаг шүү дээ. Нөгөө талдаа энэ Занданшитар ерөнхий сайдын өргөн барьсан төсөв бол нийгмийн эдийн засаг дах энэ өндөр хүлээлтийг хангаагүй төсөв байна. Тэгээ алдагдaltaй төсөв байна. Энийгээ эргэж хараа л гэсэн шүү дээ. Тэгээ одоо парламентын чинь хуулийнхаа дагуу парламентаар хэлцэгдээ парламентаар хүмүүс зарчмын зөрчил саналуудаа гаргаад ингээд олонхоохоо саналаар ингээд явах хэвээр. Нэг ч ажил зогсоогүй. Өнөөдөр сангийн сайд өөрөө бас мэдээлэл хийж байна. Тэгээд энэ төсвийн хоёр дахь зүйлээс эцгээ манайхаа л гэж байна шүү дээ. Тэгээд энэ парламент нь өөрсдөө ажиллая. Парламент нь бүгд удирдах байгаа зохион байгуулах үүрэг бүх ихээдүүд байгаа. Ганц хүн биш. Энэ Монголын парламент чинь хин нэг хэсэг бүлэг хүмүүс биш байхгүй парламент. Хин нэгэн хэсэг бүлэг хүмүүсийн зөв цаг зуурын тэрнийг үйл ажиллагаагаар хангах үүрэг хүлээсэн цаг зуурын л үүрэг хүлээсэн этгээдүүд үзэгдлүүд шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс яахаас үл хамааран
Монголын төр үйл ажиллагаа явж л байх хэрэгтэй шүү дээ. Энэ зарчмаа биелүүлэх хангалтж явах хэрэгтэй. Хурлын даргын зүгээс бол ардчсан намын гаргасан энэ шаардлагыг бол намын бас дотоод асуудалд ингэж оролцож гэдэг байдлаараас хараад ингэж харсан. Ер нь тэр бичсэн нийтсэн зүйлийг харахад Энэ Монгол Ардын намын баг хурал биш, Монгол улсын их хурал. Тэм учраас Монгол улсын их хуралтай холбоотой асуудлуудыг ардчилсан нам ярих бүрэн эрхтэй бас үүрэгтэй. Энийг зүгээр намын асуудал гэж аливаа одоо тэр намын гишүүд харж байгаа бол тэр бодлоо одоо өөрөөсөө асууд юм уу яа гэдэг мэдэхгүй. Одоо тэр хүмүүсийн бодол бол ямар ч логикгүй байгаа зү. Бид нар бол парламентын үйл ажиллагаа засгийн газрын өргөн байшин төсөвтэй холбоотой юм ярьж штэ. Тэгэхээр өөдөөс намын асуудал гэж харж байгаа тэр л асуудал. Тэгэхээр одоогийн нөхцөлд бол төсвөөс гадна одоо таны нэр дурдсан хуулийн төслүүд тодорхой одоо хуулийн төслүүд гацсан нөхцөл байдалтай байна. Эргээд одоо байнгын ороод үйл ажиллагаа за парламент дээр хичнээн одоо гишүүд одоо оролцож байгаа боловч бас төдийлөн одоо хангалттай оролцоо бол хангалттай байгаа төр зураг бол ажиглагддаг байгаа л да. Тэгэхээр ер нь одоо энэ дээр цаашид бид одоо ямар арга хэмжээ авах хэрэгтэй. Одоо ингээд Монгол Ардын намын зодон энэ чигээр үргэлжлээд явах юм уу? Одоо энэ гацсан ажлуудаа яаж өргөжлүүлэх вэ? Одоо бид нар яг энийг ингээд нэг Монгол Ардын намын зодон энэ төр гэж авч үзэх хэмжээний юм доогор одоо хэв мэдээлж эсрэх хүчтэй байхгүй. Ингэхгүйгээр төрийн ажлыг явуул гэдэг шаардлага хэрэгтэй. Бид нар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрхийн хамгааллыг гэдэг микрофон тавьдаг шиг парламентын сэтгүүлчид энэ төрийн ажлыг явуул гэдэг ардын намаас олонх эрх барина гэдэг чинь үүргэн тэрл авах хариуцлага тэр. Олонх юм бол үнэлгүй болов. Үндсэн хуулиар гангаар засгийн байгууллагууд ингээ явах хэрэгтэй энэ олонх ажлыг хийж чадахгүй бол тэд нар шаардлага хүргэх хэрэгтэй байхгүй. Шаардах хэрэгтэй. Ажлаа явуулах хэрэгтэй шүү дээ. Одоо энийг бол ардчилсан намын бид нар ингээ цөөнх үйжиж тэгээ хөөгдөд хамтсан засаас гарцсан нам байжж бид нар бол зарчмын шаардлагуудаа тавиал явна. Зарчмын шаардлага тавингууд өөрсдөө хурлаа хийхгүй хуралдаа орж ирэхгүй байжж ардчилсан нам ингээд байна гэд. Энэ бол одоо энэ Монгол Ардын намын үе үе удирдлага бол одоогийн удирдах байгаа нөхдөөдөөс хараад ичж байгаа хөө.